Сайн бацхан үзэгчдээ сайн байна уу загтлын нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэж байна. Үзэгч та бүгдийн бидэнд илгээсэн загтал дээр тулгуурлан бид олон зөвлөгөө мэдээллийг хүргэдэг байгаа. Тэгээд юуны өмнө бас бидэндээ санал хүсэлтээ ирүүлдэг, зам бидэнтэй байдаг, за загтал илгээдэг нийт үзэгчдээ талархах зүйтэй ах. Энэ удаа ч гэсэн бид олон загтал дундаас нэг нэргүй загтлыг сонгон авч энэ хүү нэвтрүүлгийнхаа иш болгож та бүгдээ хүргэж байгаа юм. За ингээд загтлаа хамтдаа нээж уншаад эргээд студидд уулзцгаая. Сайн байцгаана уу? Миний загтлыг нэг унших өдрийн мэндийг хүргэе. Хүмүүс хандаж зөвлөгөө авдаг ийм нэвтрүүлэг их ховор шүү. Тиймээс та бүгдэд баярлалаа. Хүмүүс та нарт хандаад их олон төрлийн зөвлөгөө авдаг юм бэлээ. Надад бас асуумаар зүйл байна. Саяхан миний хамгийн хайртай найз маань амиа хорлох гэж оролдсон. Харин түүнийг аздайч одоо амьд мэнд байгаа. Би шалтгааныг нь олох гэж янз бүрээр оролдоод ямар ч нэмэр алга. Ноцтой зүйл байхгүй мөртлөө яагаад ингэж байгааг нь юусоо ойлгохгүй юм. Найз минь энэ талаар ярилцах дургүй байсан болохоор би эхэндээ бөөн бодол болж байсан. Тэр хинч намайг ойлгодоггүй болохоор гэж хариулах юм. Энэ надад их хүн цохол болсон. Найз маань тийч нийтж хүн биш л дээ. Хамгийн их итгэж өөрийнхөөрөө байж дотоод ертөнцөө нээдэг хүн нь би. Тийм болохоор би хангалттай сайн ойлгож хань болж чадаагүйгээс ийм үйлдэл хийчихлээ гэж нэг талаар өөрийгөө буруутгаад байх юм. Нөгөөтэйгөр түүнийг ийм оролдлого дахиад хийхвээ гэж айж байгаа учраас би та бүгдэд хандаж түүндээ зөвлөгөө авах гэсэн юм. Тэр маань олон охинтой айлын том охин. Миний найз гинэн цайлган жаахан өөрийнхөөрөө зантай. Гимэн жаахан өөдрөг бус. Амархан сэтгэлээр ундаг. Ямар нэгэн зүйл болвол сэтгэлээр амархан унаж бас үргэлж хин нэгэнд гомдлож байдаг зантай. Өөртөө итгэлгүй юм шиг. Энэ нь түүний ганцаардуулаад байдаг юм шиг санагддаг юм. Эцэг их дүүнар нь байсаар байтал хайраар дутаад ганцаардаад байна гэж ярьдаг. Найз маань нэмээ өвөө дээрээ өссөн болохоор гэрийнхэнтэйгээ их дотн биш юм шиг байна лээ. Тэгээд хоёр хөгшин нь нас барснаас хойш жаахан жожиг болчихсон. Би түүнийг яг таг бүрэн тодорхойлж мэдэхгүй байна л да. Гэхдээ үргэлж өөрийгөө бусдаас тусгаарлаж, бусдаас өөрөөр мэдрээд байдаг нь надад үргэлж мэдрэгддэг. Түүнийг нь хэлэхээр их дургу. Тэгээд хинч намайг ойлгохгүй юм гэд уурладаг. Гол нь энэ байдал нь өөрийг нь зовоогоод байдаг болохоор би найзтай их санаа зовж байна. Найз маань холын бодолтой сайн хүн. Бас их сайхан дуулдаг, зурдаг авьяастай. Бид хоёр найзлаад удаж байна. Одоо бидний нас 20 нилээд гарчихсан. Бараг гэр бүлийн талаар төлөвлөх хэрэгтэй байхад түүнд найз залууч байдаггүй. Найз залуутай бол гэхээр санаанд нь нийлэх хүн алга гэх юм. Гол нь найзаагаа ахаад тэнийг алхам хийхвээ гэхээс үргэлж санаа зовоод байх юм. Яах ёстой юм бэ? Саяын явдлаас болоод бид хоёрын харилцаа бас бүдэгдөө бассан. Надтай уулзаж ярих нь багассан. Бас би яаж харьцах учраач олохгүй болгоомжлоод байх юм. Ийм үед нь загнаж, зэмлэж болдоггүй гэдэг үстэй. Мэдрэлийн эмчэд хандмаар ч юм шиг. Гэхдээ найзын маань оюун санаа, эрүүл гэдэгт би маш их итгэлтэй байна. Надад бас үргэлж зөвлөж, намайг ойлгодог хүн шүү дээ. Би найзтайгаа яаж харьцах ёстой вэ? Түүнийг ахаад ийм тэнийг алхам хийхгүй тулд хэрхэн хандаж, яаж зөвлөх вэ? Надад туслаач. За хамтдаа байж загтлыг хүлээн авсан. За үзэгчтэй. За мөн загтал илгээсэн үзэгч танд баярлалаа. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт хүрэлцэн ирж зөвхөн мэдээлэл өгөхөөр ирсэн эрхэм зочтой танилцуулъя. Баруун гар талаасаа Амьдрахын ухааны алтан дүл төрийн бас байгууллагын сэтгэл зүйч Баясах хүрэлцэн ирсэн байна. За мөн сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Инх Жаргалан хүрэлцэн ирсэн байна. За мөн манай дугаар болгонд шахуу суудаг тийм ээ. Монгол хүн байгууллагын зөвлөгч Алтан Туяа хүрэлцэн ирсэн байна. Та бүгдэд маш их баярлалаа. Тэгээд энэ амралтын өдөр манай үзэгчтэй хамт байгаад бас талархал илэрхийлье. Тэгээ хүний амийг олж хүн болж төрнө гэдэг бол бас гайхалтай хувь тохиол шүү дээ. Гэтэл үнэхээр энэ гайхалтай хувь тохиол боломжоосоо татгалзаж өөрийнхөө амийг одоо
эгүүтгэхээр оролдоно гэдэг бол бас хүнд тийм ээ. Дээж ярахад бас нэлээд хаширмаар сэдв байхаа л та. Яг энэ эмэгтэй тохиолдолд гэвэл бас нэг талаас миний зүгээс бол харахад бол бүх зүйл боломжийн болоод байгаа юм шиг эцэг их нь байгаа тийм элэг бүтэн эрүүл саруул байж яг ингээд байгаа нь бас учир битүүлэг санагдчих байна л та. Та бүгд бас их соргоор болж хардаг хүний дотоод сэтгэлийг бас тийм ухаж төмхөж гэдэг шиг нээж ингэж ярьж зөвлөдөг учраас ямар байдлаар харж энэ шалтгааныг нь юу гэж олж харж байсан бэ хамгийн түрүүнд. Тэ угаасаа хүний биеийг олж төрнө гэдэг бол хэдэн мянган ис уралдчаад ганцхан нь ялагч болдог. Хүн төрөхтэй л ер нь ялагчаар төрдөг л дөө. Харин амьдралын нухчаа бидний шарах маань л ерөөсөө яг хүний хүсээгүй зүйлийг хийх, үйлдэх, заримдаа өөрийгөө ч ойлгохгүй байдалд тавьчихдаг. Тийм болохоор ер нь өөрийнхөө амнаасаа уйдах, ер нь өвчүүл бүх юм дуусчих юм шиг, өвчүүл нэг амар юм шиг бодож байгаа. Энэ сэтгэл зүйн байдал бас хэд хэдэн зүйлээс шалтгаална. Жишээ нь өөр хүндэлтийн дараа төрсөн хүүхдүүд бол иймэрхүү сэтгэл зүйтэй байдаг. Тийм болохоор яг энэ хүүхдийн өмнө одоо өөр ээж өөр хөндүүлж ийсэн үү гэвэл яг иймэрхүү байдал ээжийнхээ хувьд те генийхээ хувьд сүнсний хувьд ч гэсэн энэ нь яг дарамтлаад амьдрал хүсэлгүй юм л болгонд өхмээрэн гэдэг энэ сэтгэлгээ ихэн хөвлийн шархнаас үүдэлтэйгээр согдсон байгаад өөрийгөө ойлгож чадахгүй. Тэгээ ээж аав нэг боломжийн гайгүй. Гэтэл яг иймэрхүү ээжийн сэтгэл зүйн дарамт байсан бол энэ хөл сэтгэлгээ бас хүүхдэд нөлөөлөл үзүүлдэг. Тэгээ харах юм бол яг тийм л байл. Нэг айхтар болд мондсон шалтгаан байхгүй. Гэхдээ амьдралаас нэг уйдсан хандлага харагдаад байгаа юм. Би бол ихэн хөвлийн шархтай байх магадлалтай гэж би харж байна л та. Ер нь хүн амиа хорлыг гэж хэлж байгаа л бол энэ үг амархан амнаас нь гардаг те. Нэг юм болоход л өөхөд хүчил та балчил та гэл те. Хүн ер нь тэгдэг ингэж хэлж байгаа амархан амнаас нь гардаг. Эсвэл гарахгүй ч гэсэн зэрвсхэн оюун бодолд бодоод өнгөрж байгаа бол энэ сэтгэл зүй асуудалтай гэж би ялангуяа өхий гэж бодож байгаа. Өхмээрэн гэж ярьж байгаа ийм сэтгэл зүй ягаад ч нэг өдөр орж ирж исэн бол энд нэг нөлөө байна. Үндэстэй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Тийм модны үндэс өөрчлөгдөхгүй бол энэ үр жимс хэвээрээ. Тийм болохоор энэ үндэстэй л илүү тулж энэ үндэс ягаад энэ үндэс хизээ суугдсан ягаад ургасан. Тэгээд энэ үр жимсээ өг шалтгааныг илүү их олж ярил. Ихтер найз нь ч гэсэн ойлгохгүй шүү дээ. Ягаад ийм хүмүүс ингэж байгаа вэ гэхээр яг өөрөө ч өөрийгөө ойлгож чадахгүй байдал байна уу гэж би бол дүгнэж байна тий. Сэтгэл зүйн хувьд бол сэтгэл судлаачид бол амиа орлох шалтгаантай хүмүүсийн сэтгэл зүйн байдлыг бол судалсан байдаг л та. Тэр ерөнхийдөө амиа орлох эрсдэлтэй энэ бол ерөөсөө оролдлого хийсэн хүн байсан. Оролдлого хийсэн байна гэдэг бол өөрөө маш чухал асуудал, хүнд асуудал, сэтгэл зүйн тусламж зөвлөгөө бол зайлшгүй шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр оролдлого бол хийгээд амьд үлдсэн бол ахин давтагдахгүй гэж боддог чинь бол өрөөсгөл ойлголт. Энэ бол давтагддаг. Тэгэхээр энэ бол зайлшгүй мэрэгжлийн үнийн шаардлага тусламж хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө ямар хүмүүс одоо амиа хорлох эрсдэлд ордог вэ гэхээр маш их ганцаардсан одоо нэг ясанд амьдралд одоо тэр хүнд туслах дэмжих одоо дэмжлэг хэрэгтэй байгаач дэмжлэг ирэхгүй байгаа тохиолдлыг мэдэрсэн тохиолдолд хүн бол амиа орлох эрсдэл маш өндөр байдаг. Мөн одоо нөгөө хорт туршилттай мансууруулах бодис архин донтогчид бол амиа орлох эрсдэлтэй байдаг. Маш их уу гашууд автсан ганцаардмал мансууруулах одоо бодис хэрэгэлдэг хүмүүс болон нөгөө амьдралын утга учираа алдсан хүмүүс бол амиа орлох эрсдэлд хамгийн их орсон байдаг. Тэгэхээр сэтгэл судлаачид бол ийм хүмүүстэй л тулах ажиллах хэрэгтэй. Ялангуяа энэ хүнд бол сэтгэл зүйн тусламж зөвлөгөө маш их шаардлагатай юм. Махан биед тий. За бид нар сэтгэл зүй ярьж байгаа сэтгэл зүйн хувьд махан бие сэтгэл зүрх сүнс гурвчин гуруулал холбоотой учраас махан биед гарсан өөрчлөлтөөс бас үүдэж болно. Энэ юу гэсэн үг гэхээр тархин хангамж, тусан хангамж ялангуяа омега 3-ын дутагдалд орохоор хүн яг иймэрхүү үйлдэл илэрхийлдэг амьдралаас үүддэг амьдралаас тэгээ би нэг эрдэмтдийн кино үзчихсэн. Саяхан Монгол телевизээр гарч ирсэн юм аа. Тэрэн дээр яг омега 3-ын нэвтрүүлгээр яг нэг олон удаа амиа орлох гэж оролдсон амьдралаас үүдсэн хүн дээр туршилт хийсэн баг. Тэгээ би яг надад бол тэр их сонирхолтой санагдсан та өөрөө энэ төрлийн зөвлөгөө өгдөг учраас за тэгвэл эдгээр юу их нөө би тэр шинжилгээ ухааны дээр кино үзэж байхад тэр хүнд яг омега 3 хэрэглүүлсэн чинь нөгөө нь амиа хорлох байдал зогссон ба тэр хүнээс бол зөвшөөрөл авсан арга ирээсэн зөвшөөрөл авсан эцсийн арга бидэрт энэ омега 3-ын тархин тусан хангамжийн хангалттай бишээсээ болоод ийм байдал үүсэж гэнэ үү стресс хямрал өгдөг үү гэдгийг
тэр бол бас нэг төрлийн туршлагаараа нотлох гэсэн харин амжилттай байсан. Харин тэр хүн хамгийн сүүлд нь баярлалаа тий намайг аварсан. Ямар ч тийм сэтгэл гутрал гэдэг юм байхгүй болчлаа гэвэл бас сэтгэл зүйн асуудал байна. Бас махан бие физиологийн асуудлаасаа хүн амин дэмээ авдаггүй. Омега 3 гэдэг бол бас хүний тархин бас стрессээс гаргадаг. Тархийг чөлөөтэй ажилуулгад айгүй чухал юм байна гэдэг. Тэн дээрээс хараад энэ бол үнэхээр би бол тэр нэвтрүүлэг үзээ нэг юм сурсан л та бас тий энэ омега 3 гэдэг чинь бас хүний нөлөөллөөс үүдээд амиа хорлох, стресс, хямралд орох энэ байдал илэрдэг гэж байгаа байхгүй. Тэр яг юу би бол энийг бол хүлээн зөвшөөрч байна. Найз маань бол яг хүний хувьд бол их боломжийн тийм ээ их авьяастай бусдад бас их нөхөрсөг туусч надад хүртэл байнгын ханьж дэмжлэг үзүүлдэгэ гэд тэгээд сая хэллээ штэ нийгмийн хүчин зүйлүүд олон шалтгаан байдаг гэд яг энэ эмэгтэй хувьд яг ямар шалтгаан байж болохоор танд ажиглагдсан бай. Тэр нэг захин дээсэн хичоожиг нийтж биш ээ гэж хэлсэн. Тэгэхээр миний хэлсэн ганцаардмал гэдсэн тий ганцаардмал маш их ганцаардмал хин нэгэн хэрэгтэй тусламж хэрэгтэй байгаач хин нэгнээс тусламж авдаг. Гэхдээ ийм ганцаардмал хүн яадаг гэхээр эргээгээд нөгөө хүмүүсийн тусламжийг бүр улам ихээр хүсч эхэлдэг. Тэгээд өгөөд байхад нөгөөдг нь хангалтгүй болоод санагдаад ирэхээр амьдрал нь утга учиргүй хинч намайг яг ойлгохгүй юм шиг санагдаад тэгээд одоо ийм алхам хийх хүрдэг. Ер нь гэхдээ энэ бол сэтгэл зүйн хувьд бол маш их тогтворгүй зөрчилтэй. Тэгээд маш их тийм тусламж дэмжлэг шаардлагатай байгаа гэдгийг л илэрхийлээд байгаа санаа байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө хитрхийх зожигрох нийгмээс тусгаарлагдах өөрөө бас хүний ийм алхам төрөж болно. Бас тэгээ яг ингээ харж байгаа юм бол энэ маань айлын том охин тий олон охтуудтай айлын том охин гэж бас ярьж байгаа. Тэгээ яг ийм оролдлого хийж үтсэн байгаа тий. Гэхдээ яг ямар оролдлого ямар шалтгаанаар хийснээ тодорхой биш тийм ээ. Гэхдээ яг өөртөө ярилцгаа намайг ойлгохгүй байна гэх. Тэгэхээр үнэхээр тэр хүний дотоод ертөнд зөд тийм ээ дотоод тэр сүнсэнд бол маш их юм дутагдaltaй байгаа. Тэгэж сая манай байсан маань хэлжсэн тий. Үнэхээр тухайн нөгөө абортны дараахгүйгээд бас тийм байдаг гэдэг. Гэхдээ бас нөгөө нэг айлын том хүүхэд маш хэд их хайрлуулсан байж болно тийм ээ. Анхны хүүхэд гэдэг утгаараа тэр ээжийн хайр, аавын хайр айгу чухал байж байгаад энэ хүүхэд маань яг өөрөө бас ээж аавдар өсөөг байгаа шүү дээ. Яг одоо өвөө эмээ дээр өссөн тийм ээ. Яг ийм байгаа болохоор бас нөгөө өвөө эмээгийн хайр гэдэг маш чухал агуу үнэтэй хайр байдаг. Одоо өөрийн төрсөн ээж аваас илүү нөгөөдхийг бүр илүү үн цэнтэй тооцож хайрлаж байсан. Гэтэл энэ хоёр хүн маань энэ хорвоогоос яваад өгөх тэр үед маш их ганцаардчихсэн. Энэ хүүхдийн байдал бол яг энэ байдлаас болж маш их ганцаардл үүссэн байна. Өөрийг хинж ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Хин нэг нь ингээд юм хэлэх үед өөрийг нэг илүү үзэж байгаа тийм ээ. Өөрийг ингээд одоо аз шоо ганцаардуулж байгаа мэт санагдаж байгаа. Гэвч нөгөө хүмүүс нь тэр охины сайн сайхны төлөө тэ ирээдүйн төлөө мэдээ санаа зовоод ямар нэгэн зөвлөгөө санамжуудыг өгдөг. Харин хүлээж авч байгаа хүмүүс өөрөө юу гэхээр нөгөө аав ээжийн өвөө эмээгийн тэр нөгөө хайр гинтл нэг өдөр алга болж байгаа нөгөө өөрөө сэтгэл зүйн хувьд ямарч бэлтгэлгүй байсан учраас тэр зүйл нь ингэж маш хүн дээр тусч байгаа. Тийм болохоор нөгөө өвөө эмээр өссөн хүүхдүүдтэй энэ зүйл айгүй хилэрдэг. Яагаад гэвэл маш их өнчрөл ээж аваас хагцнаас илүү их өнчрөл хагцлыг амсдаг байхгүй. Тэгэхээр манай настайчууд маань хажууд чинь тий ач зээнэр нь өсөж байгаа бол бас яг энэ зүйлийг бас хэлж ойлгуулж тийм ээ. Өвөө нь эмээ нь энэ ертөнцөд чамтай хамт үргэлж байхгүй. Хизээ нэгэн цагт явах учраас сэтгэл зүйн хувьд нь бэлдэж өгөх бас айгүй том сургамж байх хэрэгтэй. Энэ хүүхдийн хувьд бол тийм зүйл байгаагүй учраас яг энэ зүйл нь өөр дөр маш их тулаад ирсэн. Тэгээд нөгөө өөрөө гарах гарцаа олж чадахгүй. Одоо бүх юм ингээд урагшлах боловч нөгөөдөл ингээд бүтлгүүдэд ахаар одоо ерөөсөө л өгчвөл амиа орлчих юм бол би ингээд бүх цайван амар тайван болчих юм шиг санаж байгаа. Гэтэ тийм биш. Энэ бол тэрнээс гарах гарц биш. Тэр зовлонгоосоос алах гэсэн тийм гарц биш байгаа. Энэ амиа орлох гэдэг зүйл бол харин өөрөөр маш олон гарцууд байгаа. Тийм болохоор энэ олон зөв гарцуудыг бас тийм ээ сонгож хүмүүстэй ярилцаж зөвлөгөө авч тэгжээж гарах нь илүү сайн баг. Тийм. Эмээ өвгөн нас сурснаас хойш дуугаа их хураадаг болсон гэдээдсэн тийм их нөгөө хүнтэй юм ярихалж байна. Тэр нь өөрөө нөгөө хүний эмээ өвгийнх нь өвхөл нь тухайн хүн сэтгэл зүйн зочрол өгөөд тэрнээс болоод нөгөө нэг өөрийгөө ухаан бусадтай ганц ойлгодог байсан хүмүүс нь эмээ өвгөнийсэн. Тэгээд бусад хүмүүстэй яаж харилцах аргаа мэдэхгүй байснаас болоод
нөгөө хүмүүстэй харилцаж чадхаа болоод тэгээд нөгөө нийгмээс тусгаарлагдсан тийм байх боломжтой тийм шалтгаан байж болно. Бас нэг шалтгаан. Одоо ингээд ээж аав нь байгаа штэ. Олон дүүнер нь байгаа штэ. Гэтэл энэ ганцаардаад байна гэдэг ийм зүйл байгаад байна л да. Энэ дээр бас яа. Яагаад гэвэл энэ хүүхэд манай өөрийнхөө тэр төрсөн гэр бүлдээ өсөөгөө учраас тэр хүмүүст хөндий байгаа. Хүний юм шиг. Хэдий аав ээж дүүнер гээд байгаа боловч яг дотоод зүрх сэтгэлтэй нь яг тэр дүүнер нь те ээж нар нь аав нар нь ингэж харилцдаггүй. Яг миний охины дотоод зүрх сэтгэл нь яг юу байгаад байна гэж ерөөсө тэр аав ээж нар анзаарч олж хардггүй байхгүй. А яагаад гэвэл нөгөө чи хараад ерөнхий гаднах байдлаас нараа миний охин болж байгаа бүтэж гин сайн байна. Мундаг гэдэг энэ талаас нь ерөнхий тийм дүгнэлт өгөө яваад байгаа болохоос биш яг дотоод шин сэтгэлд нь орж ярилцаж үзээгүй гос болоод тэр хөндий орчин өсөд яваад байгаа. Үнэхээр яагаад гэвэл тэнд амьдрч хамт байж нэгнийхээ хайрыг мэдрээгүй учраас тэр хүн хөндөрхөөс өөр орчинд өссөн. Үндсэндээ тэр нэг ихээс тэр ээжийн хөвлөгөөс гарсан боловч нөгөө эмээдэр өссөн учраас тийм ээ тэр орчин өөр байгаад байдаг. Энэ тусгаар хүүхдэд тусгаар эмээ өөдөн ч юм эсвэл хамаатан садангийнхтай хөдөө гадаагүй явуулчдаг шүү дээ. Энэ чинь л хүүхдийн сэтгэл зүйн ингэ докторгүй нэг юм сурж ирсэн аа. Чи миний нөхөр хоёр хүүхдээ одоо жишээ нь манай ээж рүү тий эмээ рүү удаан явуулах дургүй байсан. Тэгээ би эхэндээ жоохон ойлгодгүй яагаад хүүхдээ явуулахгүй ч гэдэг эмээ өвөн штэ гэл тийм л дээ. Тэгээд юг ажигласан байг бол 7 хоноод ирэхээр нөгөө хүүхдүүд чинь нөгөө нэг заасан сургасан юм бүгд байхгүй хоолтойгоо илээд идээд дураар нь дөргүүлээд эмээ өвөө яах вэ ачмны ингээл эрхлүүлээл баруун зөнгөө тий байдгаа өгөөл ингээл нөгөө хүүхдүүд нь дураараа угаасаа манай хоёр хүүхд 9 цагт унтдаг байсан. Тэгтэл нөгөө нэг цагийн дэглэм байхгүй тэгээд ингээд хэд хүртлээл тий дуртай үедээ зургтай үзэл ингэх юм байдал өөрчлөгдөд байгааг анзаараад за яг миний нөхрийн хэлжсэн бол үнэн байна. Ерөөсөө л тэгээ зарим зүйл дээр бол татсан. За тэр болгоныг явуулаад авах юм бас сайн биш юм байх шүү. Яг тэгвэл яг хүмүүжил тэр хүртэл 7 хоногт тийм өөрчлөлт өгчөж байгаа шүү дээ. Тэгвэл тэг 3 4 нас 7 нас 8 нас хүртэл эмээ үүдэрээ байсан хүүхэд бол том болоод ээжтэйг уулзраа олохгүй асуудлууд байдаг. Сая ярианыхынд хэллээ штэ амиа орлох юм ордлого хийсэн хүн бол дахин энэ оролдогыг хийх боломж өндөртэй гэж тийм ээ. Үнэхээр энэ загтлыг бичсэн бас нэг шалтгаан нь бол бас энэ айц байгаа штэ. Найзгаа дахиад ийм алхам хийчихвэ гэдэг тийм ээ. Магадгүй та бүгдэд бас ийм хүмүүс хандаж та бүгд зөвлөгөө өгч байсан байх бас хэлээч. Магадгүй найз нь өнөөдөр зураг телевиз үзээд манай нэвтрүүлгийг хараа сууж иж болох юм. Зүгээр л интернетийг зүгээр сонсох хэрэгтэй гэдэг. Сонсох хэрэгтэй. Зүгээр сонссон тохиолдолд тэр хүнд бол маш их сэтгэл ханамж бол өгч идэг. Тэр ерөөсөө л энэ хүнийг сонс дэмж энэ хүнийг тусал ерөөсөө л тэр хүнийг ойлгох гэж хичээх хэрэгтэй. Эхний ээлжинд бол ройрдныхын тийм их хэрэгтэй. Гэхдээ энэ хүнийг бол яалтчгүй сэтгэл судлаач ч юм уу те сэтгэл засалч дээр бол авчиж зөвлөгөөх хэрэгтэй. Ер нь бол амиа орлох эрсдэлт бол сэтгэл готрал, өөрийгөө хитрхи доогуур үнэлэх, хүмүүс хоорондын харилцааны хямрал, тэгээд амьдралын утга учираа алдах бол дээгүүрч ихсдэг одоо шалтгаануудын нэг байгаа. Тэгэхээр эднэрт яг аль нь энэ хүнд тохиолдоод байна те энэ нэмэгдээд яг аль нь асуудал болоод байна гэдгийг тодруулаад за хэрэв үнэхээр энэ хүн амьдралын утга учир нь олдохгүй байгаа. Зүгээр л энэ амьдралд амьдраад яах юм бэ гэж бодож байгаа бол тэр хүн одоо нөгөө дуулах дуртай, зураг зурх дуртай гэсэн тэр авиас чадварыг ашиглаад ямар зорилго тавьж болох вэ те тэрийг ингээ хамтарч ажиллах тийм зөвлөгч хэрэгтэй байгаа байхгүй энэ хүнд. За эсвэл одоо сэтгэл готролд үнэхээр орсон бол яагаад энэ хүн үнэхээр ингээд юунаас болоод энэ хүн сэтгэл готролд ороод байна те би хүмүүс хоорондын харилцаанаас болоод байна уу хүнээс одоо өөрөөс нь эсвэл өөрийнхөө үнэлгээнд доогуур байна уу те тэрнээс нь тэр шалтгааныг нь болоод тэрийг одоо эхлээд одоо зас тодорхойлж тэрэнд арга хэмжээ авах хэрэгтэй байхгүй. Заримдаа хүн өөрийгөө уучлах чадахгүй болохоор бас яг иймэрхүү зүйл хийдэг. Ямар нэг алдаандаа өөрийгөө өргөлж яллаж буруутгах байгаа бол яг юм өгчүүл энэ зүйл шийдэгдэж байгаа ч юм эсвэл хэн нэг те юм ойлгуулчаасаа гэж бодохдоо юм бодлыг бас хийх оролдого бас байдаг л да. Тийм болохоор хүн ер нь өөрийгөө уучлах хэрэгтэй. Хүн бас алдаа хийдэг ч хүн бүдэрч болно, хүн унж болно. Тийм болохоор бүр өөрийгөө уучлах чадахгүй бүр өөрийгөө уучлах нэг арга нь би ерөөсөө өхөөд өгвөл боллоо гэж бодож байгаа бол энэ бас тийм биш. Хүн болгоно алдаа хийдэг хүн нэг ч байхгүй. Харин хүн алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хүн өөрийгөө бүдрээд унтсан л гэд бод. За яг энэ удаа би алдаж би үнэхээр буруу сонголт хийж би үнэхээр буруу юм хийсэн байна. Тэг өөрийгөө уучлж
байх, өөрийгөө уучлах, бусдыг уучлах байдал дээр ер нь зүрхээ нээлттэй байх бол ер нь иймэрхүү хямралд их өртгөн бас бага байдаг. Тийм болохоор өөрийгөө уучлах чадахгүйсаа болоод юм уу өөртөө тохиолдсон нэг зүйлээс бол хэн нэг уучлах чадахгүйраа энийг ингэж үзье ялаад өөрийгөө хохирох гэж байгаа бол энэ бас тийм сайн арга биш ээ. Тийм болохоор яг энэ зүйл дээр бас өөрийгөө уучлж амьдрах сурах хэрэгтэй гэж юу би боддог. Тэгээд яг иймэрхүү хандлагатай, гутралтай байгаа хүнийг нэрээ хамгийн сайн зүйл бол сонсох байна. Тэгээд надад ч гэсэн зөвлөгөөний хувьд яг иймэрхүү үнтэй тааралдах тохиолдол хэд хэд байсан л та. Тийм учраас тэр хүний дугаар ороод ирвэл би шүн дунд байсан ч бид нар дугаарыг авахаас арга байхгүй. Яагаад гэвэл нөхцөл байдал мэдчихэж байгаа учраас тэг би авдаг. Тэгээд аваад би зүгээр сонсдог. Тийм үү. Нэрээ би өхмөр байна. Тийм үү. Юунаас олж ин гэсэн бэ? Яг тэр сэтгэл зүйг нь өөрчлөх алхмыг л хийдэг. Уцаар ярихдаа тэгсэн юм уу? Яг юунаас яасан гинэ гэдэг нөгөө хүн чинь ярих явцдаа яг тэр фокус, эмоц намжиж байгаа байхгүй. Тийм учраас миний хувьд бол заримдаа хит удаа яаралтай заавчлаа би энэ зугаар заавал авах шаардлагатай гэдэг гараа нөхцөл байдлыг мэддэг учраас тэгээд яг яриад тэг сонсоод инхээр жоо тайвшраа. За би ер нь тайвширчлаа гайг болчлоо. За баяртай гэд тэгээд ингэх тохиол одоо хүртэл юу яаж байгаа тийм хүмүүс байгаа л та. Одоохондоо бас үр дүн би сайн харж чадаагүй. Гэхдээ бол найдвар бол байгаа. Ямар ч л байсан дээрдэж байгаа, өөрчлөгдөж байгаа. Тэг хугацаа бас шаардлагатай. Тэг яг л нөгөө өвчтөнтэй яг адилхан шүү дээ. Хэр удаа өвдснөөс шалтгаалаад уртаа эмчилгээ орох уу гэдэг юм бас шаардлагатай. Тэг тийм байгаа. Тийм болохоор найдвараа алдахгүйгээр яг хамгийн сайн сонсох. Ер нь сэтгэл зүйч, зөвлөгчийн гол үүрэг ерөөсөө 90% сонсох шүү дээ. Тэгэхээр бас манай зөвлөгч нарт бас ховжилж хандаад тийм ээ. Найстаас зөвлөгөө хөрвүүлэх ийм боломж байгаа гэдэг бас энэ ташрамд хэлмээр байна л та. Тэгээд бас нэг ийм зүйл байсан л та. Яг энэ шил өндөр хөгжилтэй орнуудад энэ амиа орлох одоо энэ амьдралаа дуусгуулах гэсэн оролдлого аюу түгээмэл байна гэж тийм ээ. Манай оронд бол зүгээр судалгаа харж байхад 2005 оноос хойш ер нь бас нэлээ нэмэгдэх хандлагатай байна гэсэн юм зүйлийг бас байсан л та. Тэгээд нэг талаас бас хотжилт нөлөөлж юм гэж хэлсэн. Хоёрдугаар энэ нийгмийн стресс, энэ үзэгдэл маань өөрөө нийгмийн их олон стресс сөрөг хандлагыг өөртөө агуулдаг гэдэг чинь нийгмийн талаас нь одоо бас ярилцаад үзье тийм ээ. Ямар шалтгаанууд бас нөлөөлөд байгаа байна. Амиа оролтоор бол Япон улс бол ер нь дээгүүр явдаг. Өмнө хөгжлөөрөө бас дээгүүр шүү дээ. Ер нь техник технологиороо бол үнэхээр мундаг. Тэгтэл амиа оролтоор бас дээгүүр явж байгаа нэг бас их гайхшруулж байгаа юм л та. Энэ юутай холбоотой гэхээр бүх юм техник технологи одоо ерөөсө хамаг хурц бол байгаа шүү дээ. Тэр чинээгээр хүмүүс чинь хүн би энтэйгээ харилцаа улам бүр холдоол. Одоо жишээ нь ихэнхийн компьютер техник хийчихэж байгаа учраас урд нь бол ингээл багаараа те бөөнөрөө хийгээл ингээл харилцаан дотор байсан бол одоо бол нэг л дэлгэцэн өмнө суусан нэг хідэн конопт арсан дэлгэж ширтсэн нэг хүмүүсийн хоорондын харилцаа багассны шинж. Тэгээ одоо бол интернетээр урд нь бол захаа бичээ ч юм уу, яриад ч юм уу, суугаад ч юм уу харьцдаг байсан бол одоо зүр дэлгэцэн өмнө суугаад амьгүй биетэй шууд те харьцаж байгаа. Энэ байдал нь хүнийг бүрэн бас тийм юу сэтгэлдээ тусгаарлаж байгаа. Тэгээ сүүлийн үед бол ер нь ярьж байгаа л да сэтгцэн өөрчлөлтийн өвчнүүд бол ирэх зуунд бол ер нь зөнхөлнө гэж ярьж байгаа. Би энэ бас тийм байх магадлалтай. Яагаад гэвэл техникийн хурдан хөгжил амар хурдтай хөгжиж байгаа шүү дээ. Энийн хурдыг хүн заримдаа гүйцэхгүй. Арай хийж нэгэнтэй тасал болж итэл араас нь л нөгөө нэг техник хүчин зур гараад ирдэг. Тэрнийхээ хурдыг гүйцэхгүйдээ ингээд хүн өөрөө бухимддаг, стресст ордог. Ялангуяа стресс бол маш их байна шүү дээ. Тэгээ юмны үн хүртэл амар хэлбэлзэл өсөөл одоо бол баян амар баян болоо ядуу нь бүр ядуу бол энэ зүрч үртэл сэтгэл зүйн дарамт өгч байгаа байхгүй. Хүүе энэ хүмүүс чи ямар амар баян болцсон юм бэ? Би чи юу вэ гэл өөрийгөө хараад голлохоос акуулаад би яаж амьдрнаа? Яана гэл ингээл сэтгэл зүйн хямралд ороод хэрвээ стресс чи ингээл хоримтлагдаал яваал ах юм бол бүр гүн хямрал өгвөл гүн хямрал чинь бүр шидэгдэхгүй яваад байв шүү. Сэтгцэнд өөрчлөлт өгөөд сэтгцэн хямрал ингээ шидэгдэхгүй яваад байвал ингээл хийм хардаг те одоо янз янзын үзэгдэл дуу сонсдог. Би юм сонсоод хүмүүс надтай хариг гэл янз бүрийн тийм зүйлийн өөрчлөлтөөр илэрч байгаа байхгүй. Тэгээ манад бол ганцхан шараад руу тэгэл
хэвтүүлээл юм сэтгэл зүйн юу бол үнэн шаардлагатай. Яг эрүүл тийм тэр хүний хувь хүн гэдгээр нь үзмээр байдаг л та. Би бас шар хадны эмнэлгийг илүү сэтгцэн ихээсээ илүү бүр гоё орчинд хүмүүстэй ингээ ярилцдаг. Яг хүнийг сайхан амраад ингүү тийм шар хад гэлгүй галзуурсан солиорсон хүмүүс л гэл хүн болоо одоо бодоод харин би энийг бол өөр байгаад яг юм тийм сэтгэл зүйн юутай тийм өөр эмнэлэг байгаасаа гэж бас мөрөөддөг л дөө. Тэгээд яг тэр дундаа хүмүүсийг гоё эрүүлжих те эрүүл болгох. Тэн тунд нэмчилдэг те юм байдаг. Тэгвэл Монгол гэрийн зохион байгуулалт хүртэл өөр шүү дээ. Тойроод би энийг хараад суугаад иддэг чи хүртэл харилцаа айгуу тийм зөв зохион байгуулалт. Тийм учраас би хоолны дугуй ширээнд их дуртай. Дөрвөлжнээсээ илүү дугуй бүх хүн өөрөөр хардаг учраас том дугуй ширээ тойроод суугаад идээд ярихад зүгээр яг орой хоолол идчихэ. Гэхдээ л тэр дунд чинь харилцаа сэтгэл зовлон юм наашаач урсч идэг байхгүй авч идэг. Тийм энэ харилцаа багасж байгаагийн байдлаар яг хүмүүс иймэрхүү хямралууд өөрчлөлтүүд тий болж байгаа бас үзэж харж байгаа зүйлүүд чинь бас нөлөөтэй. Тэгэл ингээл харахад л нэг амархан амиа орлох гол үлдсэн тиймэрхүү киноор тэгвэл тэрээс ингэдэм юм ингэж болдсон юм хүн хэцүү юм болохоор ингэдэм байна гэдэг програмыг өөртөө авчиж байгаа байхгүй. Зурагт чи өөрөө угаасаа хүний шүүдэг тархийг унтуулцдаг учраас рефлексийн тархийг ажилуулаад тогтоочдөг. Тийм болохоор ерөөсөө тийм иймэрхүү хямралтай кино алан хайдаа тийм кино үзэл ивэл хүүхдийн сэтгцэд тий яг тийм үйлдэл болгоход би тэгэх ёстой гэдэг програм ажиллах байхгүй. Тийм болохоор ерөөсөө нэг үхий барийг л байшин дээр ингээл зогсож идэг кино хэлбэг шүү дээ. Тэгээ эндээс бас үлгэр дуурайл аваад эрен тэгдэг шүү. Им уучдаг гэсэн гэл тий. Тэгэл эн чинь буруу үлгэр нөлөөл болоо явчихлаа л да. Тэгээ өөрийнхөө хэрэг өөрийгөө тийм буруу зүйлүүдээр өөрийгөө энэ дэлхийгээс өөрийгөө явуулъя гэж бодож байгаа зүйл байгаа бол тий. Энэ маань өөрийнхөө үн цэнийг л мэдрэхгүй байна гэсэн үг. Тэгээ өөрийнхөө дотоод тэр бэлэг аюусуудыг олж нээж гаргаж тийм ээ. Энэгээрээ би ирээдүйд алах нь ирээдүйд надад том байгаа гэж ерөөс харж чадахгүй. Зөвхөн жижигхэн тэр асуудлуудаараа л ирээдүйг асуудлыг ингээд одоо ирээдүйд надад ийм л олон асуудлууд байгаад байгаа юм байна. Тэгэхээр би энэ олон асуудлын цаан гарч чадахгүй гэдэг юм шантарсан тийм ээ. Унтсан. Сэтгэл зүйдээ бол маш их тийм дотоод зүрх сэтгэлдээ бүр нөгөөдөө зөвхөрсөн. Зөвхөн нэг л юм болоод нэг асуудал тулгархад тэрийгээ давж чадахгүй байх юм бол цаашаа гарцаа олж чадахгүй байна л гэсэн. Хаалгууд нь хаагдаад л яваад байгаа. Тэгэхээр эхнийхээ асуудал дээр л илүү сайн гарч иж цаана нь ингэж болдгийм байх гэд ашаа олон өөр тийм гарцууд гарч ирэх боломж байна. Тэгэхээр өөрийнхөө үн цэнийг л бас сайн мэдрэх хэрэгтэй. Тэр ер нь бол бие хүмүүсийн хоорондын харилцаа бол үнэхээр чухал гэдэг. Яагаад тэгэхээр бид нар бол хүмүүсийн дунд хүн болдог, хүмүүсийн дунд өөрийгөө хүн гэдгийг мэдэрдэг. Ерөөсөө энэ бол бидний хэрэгцээ. Энэ бол шаардлага бидний нийгмийн амтан гэдгээрээ. Тэгэхээр энэ хэрэгцээгээ хангахгүй байгаа тохиолдолд хүн нэг ёсондоо өөрийгөө хүн гэдгийг мэдрэхгүй болохоор би бол үнэхээр амьдрах ямар ч хүсэлгүй байна. Тэгээ амьдрах ямар шаардлагатай юм бэ гэж бодсон нь бол ийм алхам хийж байгаа юм л та. Тэгэхээр ер нь бол энэ угаасаа энэ жижиг тийм болохоор аль болох хүнтэй харилцаж тэрнийг сонсч тэрнийг дэмжиж байгааг мэдрэх юм бол энэ хүн өөрийнхөө бас өөрийгөө гэд мэдрэх боломжтой. Тэгээд дээрэс нь өөрийн үнэлгээ гэдэг зүйлийг сая маань Алтантай хич маань хэллээ. Энэ бол маш чухал. Өөрийгөө доогуур үнэлэх юм бол энэ хүн би бол одоо ийм сул дорой хүн энэ цаашдаа амьдрч чадахгүй тийм чинь ашиг гэл тийм шийдвэрийг гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө үнэлэх үнэлгээ, бусдад харилцаагаа бол үнэхээр дээшлүүлэх хэрэгтэй. Энийгээ сайжруулах хэрэгтэй. Энд нь бас хүмүүс туслах хэрэгтэй. Тийм байгаа юм л та. Тий, өөрийгөө үнэлэх үнэлэмжээрээ л бусдад үнэлэгдэнэ. Өөрийгөө үнэлдэг үнэлэмжээрээ нөхөртөө үнэлэгдэнэ, дарагтаа үнэлэгдэнэ, найзтаа үнэлэгдэнэ, хүүхэдтэй үнэлэгдэнэ. Энэ үнэлэмж өөртөө шууд холбоотой. Өөрийгөө хэр үнэлж байгаа гэдэг чинь үйл хөдлөл бүх зүйлийг өөрлөв чинь авчирч байгаа байхгүй. Хүмүүс чамайг үнэлэхгүй ойлгохгүй бол өөрийгөө чи ойлгодог үнэлдэггүй. Өөрийгөө хүлээн зөвшөөрж өөрийгөө хүн гэдгээр нь яг өөрийгөө эмэгтэй гэдгээр нь хүлээж авсан уу гэдэг бас яригдчихэв. Зарим хүмүүс өөрийгөө эмэгтэй гэдэг хүлээж аваагүйс болоод яг эмэгтэй талдаа дандаа асуудал гардаг тохиолдол байна. Тэгвэл би эмэгтэй хүн шүү. Би чи эмэгтэй гэдгээр бахархаж үн цэнтэй эмэгтэй хүн чи үн цэнтэй штэ. Тэг би боддог. Мундаг хаадуудын ар дандаа эмэгтэй хүмүүс юм байна.
Тийм учраас эмэгтэй хүн гэдэг бол ийм нөлөө үзүүлж чаддгаараа үнцэнтэй би тийм л эмэгтэй байна гэж өөрийгөө үнэлэмж. Тийм учраас өөрийнхөө үнэлэмжийг яаж дээшлүүлэх вэ? Үнэл гэдэг би одоо яаж үнэлэх юм болоо? Тэгвэл ер нь өөрийгөө хайрлахаас л эхэлнэ. Тэ өөрийгөө тэ чи юу чаддгаа бич. Юу чаддээ? Тэрийг хоолж тогтоо баг байхдаа юу гэх хийдэг байсан? Хүмүүс чамд юу гэж хэлдэг байсан? Тэр болгоныг хар. Тэр дундаас өөрийгөө үнэлэх, үнцэн энэ зүйлүүдийг олж тогтоож өөртөө хайртай болж эхэлснээр өөрийгөө хайрлаад эхлэхэд бол хүмүүс хүртэл нөгөө урд нь тоохгүй байсан үн чинь хүмүүс ч хүртэл санаа тавьж тэ ингэж хайрлаж яг өөрийгөө олоход нь л энэ хүнд их туслах хэрэгтэй. Энэ найзтай тэ өөрийгөө орлого, өөрийгөө үнэлэхэд нь илүү туслах юм бол энэ өөрийгөө торт үзэж өөрийнхөө амьдралыг гаргуунд нь хашир гэсэн үг шүү дээ. Ингэж яхаар яасан ч яддаг гэдэг. Ийм л хандлагатай байвал амьдрал яг л тийм л юм тань руу өгнө. Яасан ч яах вэ гэдэг хүмүүс таны амьдралд таарна. Яасан ч яах вэ гэдэг нэг халамж муутайхан нөхрөл таарна. Яг л та өөрийнхөө амьдрал тийм л юм зөвшөөрс. Тийм л юм шийдсэн учраас тийм. Тийм учраас таны амьдрал тантай шууд л бат. Таны асуудал таны дотор байна гэсэн. Нэвтрүүлэгт хамтаа үзэгч танд баярлалаа. Дараах мэдээлэлээр сайн байна уу захидлын нэвтрүүлэг үргэлжилж байна. Сэтгэл эрүүл бол бие эрүүл байдаг. Сэтгэлийн олон янзын дарамтууд байдаг. Эдгээр нь цусны даралт ихсэх, багасах, толгой өргөх, нойр хулчих гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Эмэгтэй хүн сэтгэлийн хөдлөлтөйтэй ямар нэгэн зүйлд илүү хүчтэй байдлаар ханддаг. Энэ бүхэн нь нэг талаас сайн ч гэлээ болж бүтэхгүй болоод ирэхээр стресст ордог нь судалгаагаар тогтоогдсон зүйл. Стресс бол хүнийг түргэн хөгшрүүлэх, өвчлүүлэх зэрэг ямагт таагүй нөлөө дагуулж байдаг. Тиймээс өөртөө итгэх итгэлийн төвшинг нэмэгдүүлэх, сэтгэл санаагаа захирахад тань дараах зөвлөгөө тусалж чадна. Нэгдүгээрт өөртөө найрсаг хандхаас эхэл. Хэрэгтэй хэрэггүй төмөн янзын асуудалд өөрийгөө бүү туйлдвал. Хүнд тусалж болох ч хэтэрсэн ачаалал бүү үүр. Энэ нь эсрэг үр дүнд хүргэх юм. Өөртөө сайн сайхан үг хэлж урам зориг хайрлаж бай. Дутагдaltaй тал байсан ч үүнийгээ таваалгах хэрэггүй. Өөрийгөө бусдад харьцуулахаа боль. Атаж өтөөнөөс болж ийм харьцуулалтыг эмэгтэйчүүд ихээр хийдэг. Энэ нь хүнийг нервтүүлэх, өөртөө итгэлгүй болгох, улмаар стресст оруулахаас өөр ашигтай үр дүнгүй дэмий зүйл юм. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулж ямар ч ашиггүй тоглоом тоглохоо боль. Бүх эмэгтэйчүүд өөрийн гэсэн давуу сул талуудтай, өвөрмөц гоо сайхантай байдгийг мартаж болохгүй. Та бол зөвхөн танд л байдаг, танд л заяасан онцлогтой давтагдашгүй хүн шүү дээ. Энэ л таныг чимдэг. Өөрийн давуу тал дээр бүхнийг үндэсэл. Бүгдийг мэдэж чаддаг байх албагүй л дээ. Гэхдээ таны маш сайн хийж чаддаг зарим нэг зүйлс байж л таараа. Тиймээс өөрийн давуу сайн гэсэн талуудаа ил гаргах, баг зэрэг рекламдахад ч гэмгүй юм. Хэрв таал бусдын хүндэтгэл бахархлыг дөрүүлэх сайн талаа ил гаргахгүй бол хинч мэдэхгүй өнгөрөн шүү дээ. Боломжуудыг бүү алд. Амьдрал тааварлашгүй олон зүйлээр баялаг байдаг. Хүн бүрд боломж байгааг бид тэр бүр анзаардаггүй. Янз бүрийн ашигтай хөлбөрүүтэй боломжийг алдснаар хүн бухимдаж стресст орох нь элбэг байна. Уг боломжийг алдсан бол та өөрөө л буруутай шүү дээ. Хэрв танд ямар нэгэн боломжтой гарцах хувилбар тохиолдвол үзээд алдахад гэмгүй. Бүтэхгүй байсан ч та дараа нь өөрийгөө зэмлэхгүй шүү дээ. Эцэст нь хэлэхэд та гол нь өөрийгөө үнэлж, бусдад өөрийгөө нээх хэрэгтэй. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрж үнэлэх нь хамгийн чухал ахна штэ. Нэг талаас нэг ийм зүйл байдаг штэ бодит байдал дээр. Одоо нэг амийн орлогыг оролцсон ч юм уу, амийн хорлох тухай ярьдаг ч юм уу, тэдгэр хүмүүсийг хараад энэ тэнэг мангар мэдрэл муутай. Тэ? Наа чи юу холоогоор ч гэдэг юм ийм зүйл байдаг. Нэг талаас харахад харьцангуй за нийгмээс олноос илүү урд яваад байгаа тийм ээ. Одоо жишээлбэл яруу найрагч ч байдаг юм уу, номын хүмүүс ч байдаг юм уу те. Ийм хүмүүс бас нэг ийм оролдлого хийгээд идэв шиг арай өөр нэг мэдрэмж байгаа ч юм санагдаад идэг. Асуух гээд байгаа зүйл маань юу гэхээр тэдгээр хүмүүсийг энэ одоо ийм оролдлого хийсэн энэ тухай ярьдаг ч юм уу хэлдэг, бичдэг те. Ийм хүмүүсийг нийгэм одоо өвчтөө гэж хүлээж авах нь юу зөв юм уу? Өвчтөө гэж хүлээж авч болохгүй шүү дээ.
хүн зарим нь илэрхийлж, зарим нь илэрхийлэхгүй байна. Хүний амьдрал өөрөө заримдаа хэцүү шүү дээ. Амьдрал заримдаа үнэхээр заримдаа бурхан байхгүй туслахгүй ч юм шиг байдаг шүү дээ. Хүн агуу амьд бурхантай мөртлөө заримдаа бурхан намайг сонсохгүй байгаа юм шиг, хайрлахгүй байгаа юм шиг үе үртэл хүний амьдралд байдаг байхгүй юу? Тийм учраас зарим нь илэрхийлж, зарим нь далд хийж байна. Тийм учраас энэ угаасаа хүний амьдрал тохиолддог. Хүн заримдаа амьдрал зөвхөрж ерөнхийдөө амьдралаас их юм хүлээсэн. Эсвэл хэн нэгнээс айгүй өндөр хүлээлттэй байх үедээ хүн сэтгэлээр унахаар яг ийм байдалд ордог. Тэ? Ийм байдалд ордог. Ийм сэтгэлийн хямрал, гутралд ер нь ордог л да. Тэгээ миний хувьд ч гэсэн тийм үе байсан шүү дээ. Би өөрөө хүмүүс зөвлөгөө өгдөг, сэтгэл зүйч яг ийм талын юм хийдэг ч гэсэн би амьдрал гутарч би хан мөргөх үе надад байсан. Тэгээ би бол тэр үед бараг босож чадахгүй юм шиг тийм сэтгэлээ бүр цөхөрч унах үе байсан. Хин ч намайг нэрээ ойлгохгүй юм шиг бараг шоконд орох юу вэ нөгөө нэг хүмүүсээр хүрээлжүүлсэн хүн би хинбэ гэж бараг хэлэх үе надад байсан шүү дээ. За тэр үед би яаж гарсан бэ гэвэл би хүмүүс тусалж эхэлсэн. Хүмүүс надад туслахыг би хүлээгээгүй байхгүй юу? Угаасаа тэхгүй. Хүмүүс бол таныг бол туслая гэж дандаа тэхгүй. Тийм учраас хүмүүс зөвлөгөө авъя. Би өөртөө зөвлөгөө аммаар штэ. Би бараг би өөрийгөө яа гэж ямар юмдаа зөвлөгөө өгдөг гэх үе надад байсан. Тэр үедээ би тэр хүмүүс зөвлөгөө өгч эхэлсэн байхгүй юу? Би өөрөө асуудалтай. Би өөрөө сэтгэлээр хэцүү ийм байсан ч гэсэн би зөвлөгөө өгч эхлэх үед бусдыг тэнхрүүлэгч өөрөө тэнхэрдэг гэж. Тийм учраас би тэр сэтгэл зүйн хямрал, стресс, хямралаасаа би тэгжил гарсан. Тэгээд ерөөсөө иймэрхүү өөрлөгөө чиглэсэн, амьдралаас уйдцсан хүмүүс бол ер нь өөр төвтэй хүмүүс байдаг. Өөрлөгөө чиглэсэн. Хүмүүс намайг хайрлах ёстой, хүмүүс намайг сонсох ёстой, хүмүүс л надад санаа тавь, ойлго гэж ингэж боддог. Дандаа аавна гэдэг хандлага. Тийм учраас яг иймэрхүү хүмүүстэй бусдад өгөх, явах, харьцах, оролцох энэ зүйлийг бас үзүүлэх хэрэгтэй. Дандаа чи хүнээс аавна гэж үү? Нэг удаа ч гэсэн тий нэг тийм онцгийн шаардлагагүй зүйл байсан ч гэсэн гэрээсээ гармааргүй байсан ч гэсэн зориудаар гаргаад тий нэг дэлгүүрээс юм авахгүйлаа хүртэл оруулах иймэрхүү процесс хүртэл хүнийг тий алгаал ирэнгүүтээ өөр болоо явчихдаг. Тэгээ би өөртөө нэг үг хэлдэг. Би сэтгэл гутралыг үл хайрхаж үйлдэл хийдэг. Санаа зовлтыг үл хайхран үйлдэл хийдэг. Тааламжгүй байсан ч би үйлдэл хийдэг. Энэ байдал намайг яг юм заримдаа тий гармааргүй, босмооргүй, хиймээргүй, яммааргүй дургүй үтэл тамаа хөдөлдөг. Би нүгэндээ дуртай. Тэгэд хүн угаасаа ингэх ёстой. Тэгээд хөдлөөд босоод явхад тэр байдлууд өөрчлөгдчихдөг. Өөр болчихдог. Бүр юу ах үед шууд нийгэм хэн нэгэн рүү хүмүүсийн дунд орох ёстой. Ганцаараа байснаас олоолаа байсан. Тийм байдлаар өөрийнхөө энэ хэцүү хямралтай юм үедээ гардаг байхгүй. Тийм учраас сэтгэл зүйчд л оонх юу ч болохгүй биш шүү дээ. Яг бид нар бас би хүн. Тийм учраас надад ч гэсэн сэтгэл зүйч хэрэгтэй шүү дээ, тий. Харин миний хувьд бол яг өөрөө туулж гарсан хямралыг бол ингэж гарсан зүйл бол яг л энэ байгаа. Тэг энэ тэг загтал битсэн үнд бол яг өөрийнхөө туршлагаас яг өөртөө тохиолдсон зүйлээрээ зөвлөгийг бол би яг иймэрхүү байдлаар хүсээгүй байсан ч гэсэн босоод нүрээ угаагаад гарах хэрэгтэй, ярилцгал хэрэгтэй. Заримдаа хүмүүс утгагүй юм ярьсан ч хүмүүсийн яриаг зүгээр сонсоод өгчих хэрэгтэй. Тэгээд яг миний энэ дотор чинь гараад ороод дүүрэгдээд тэг амьдралыг туулах, давах, тэг сэтгэлийн хаттай, тэнхээтэй болдог. Тэгээ иймэрхүү байдлаар хүмүүс дараагийн ирж байгаа зорилтыг бол дарамтыг бол тоохгүй таадаг. Сэтгэл гутрал өөрөө хүнийг айгүйх тийм хүчгүй, идэхгүй, хүний сэтгэгц болон үйлдэл нь идэхгүй болоод ирдэг байхгүй сэтгэл готролд орсон юм. Тэгээд ирэхээр нөгөө хүн чинь зүгээр л юу ч хиймээгүй хэвтмээ санагдал тэг эсвэл юусоо босмоогүй, юу ч хиймээгүй. Зүгээр зураг твтэл ингээл гүлрүүл суугаад амир тийм энэ өглөрлүүдээр илэрдэг. Тэгэхээр ерөөсөө сэтгэл готрол одоо орсон хүн ямар шинжтэй байдаг вэ гэхээр банк нөгөөдхөө хүнд ярьж ингэж тусламж ингэж авах гэж ингэж үздэг тийм онцлог шинжтэй байдаг байхгүй. Хүн болгоноос л ингээл би айгүй хэцүү надад туслаач гээл сэтгэл готролтой хүний бол шинж нь болоо тэр байдаг. Тэгээд тийм болохоор энэ шинжийг гол нь айгүй сайн сонсож тэр хүнийг ингэж ойлгож ийн гэдгээ тэр хүнд мэдрүүлэх нь айгүй чухал. Тэгэхээр энэ хүнтэй харилцаж байгаа хүмүүс нь эргэн тойронд байгаа хүмүүс нь тэгэхээр нөгөө төвчээр алдагдана л да. Гэтэ бол төвч хэрэгтэй. Үнэхээр төвчээр алдагдаад байгаа бол энэ хүнийг сэтгэл судлаачид зөвлөгчдөд бол хандахыг бол санал болгох хэрэгтэй. Яагаад гэвэл бидний мэрэгжлийн хүмүүс бид нар бол
тэр нөө энгийн хүмүүс бол энэ байдлыг ойлгодог байхгүй сэтгцийн ямар байдалтай байгааг ямар зан үйл үзүүлээд байгааг энгийн хүмүүс бол заримдаа хүлээн зөвшөөрдөггүй харин бид нар бол мэрэгжлийн хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ойлгодог тийм болохоор энэ хүмүүслэг бол чи ямар ядратай юм бэ гэж хэлэхгүй л байхгүй тийм болохоор энэ нэг бол мэрэгжлийн заавал хандах хэрэгтэй л гэж хэлмээр байна. Тэгэхээр Библиэлд юу гэж байдаг вэ гэхээр Авраам номон дээр Эзэн Есүс Христийг өөртөө өмсдөө хүсэл ачааллынхын талаар махан биеийг юугаарч бүү хангаа гэж байдаг. Тэгээ махан биеийн тэр зүйлийг юугаарч бит яа. Тэгэхээр үнэхээр махан бие юу хүсээд байна тийм ээ. Үнэхээр тэр асуудлуудыг тэр зовлонгуудаа гэдэг байгаа зүйлээ авч чадахгүй байгаа хүн маань өнөөдөр яаж юм тэр амиа хорлох зүйлийг хийж яах гэдэг. Үнэхээр зөвхөн махан биеийн л хүсэл. Тэгэхээр та энийг тэр хүслийнхаа дагуу заавал хангах шаардлагагүй ер нь. Тийм ээ. Харин тэрнийхээ эсрэг яг үнэн дотор зөв алхах нь аюул чухал. Тэгэхээр үнэхээр бас бид нэг өөр жоо алхмын цаан гарах юм бол тий бид нар шат архихад тусам тийм ээ нэг зүйлийг олж хардаг штэ арай өндөрлөгөөс хардаг тий тэгэхээр бас энэ охины үед бол жоохон дээшээ өөрөө яг байгаа орчноосоо жоохон дээшээ гараасаа тэгэхээр яг энэ зүйлүүдийг тавьж өгөх хэрэгтэй зөвхөн тавьж өгвөл өөрөө жоохон дээшээ гарч асуудал харах хэрэгтэй өнгөрснөө биш ирээдүг рүүгээ харах нь илүү чухал ингэжээч энэ хүн махан биеийн дээр муу хүслүүдийг хангах нь тийм ч сайн зүйл биш тийм ээ. Тэгэхээр яг л өөрийнхөө ирээдүг өнгөрснөөрөө захируулахгүйгээр өөр шин зүйлийг олж харж гарах нь илүү чухал байна. Тэгэхээр манай Алтан туяа зөвлөгч бол христчим ийм зөвлөгөө өгдөг байгууллагын төлөөлөл шүү дээ. Монгол хүн байгууллага бол манай нэвтрүүлэгт болгонд орж бас зөвлөгөө хүргэдэг. Тэгэхээр амиа хорлтыг ярихад бас нэг нийгэмд ийм ойлголт байдаг шүү дээ. Христчим хүмүүс бол яг шашныхаа ном сургаалын дагуу амиа хорлох ёстой ч юм уу те нэг мэдээлэл яваад байдаг шүү дээ. Үнэхээр та бүгдийн итгэдэг тийм ээ та бүгдийн дагдаг энэ сургаал номд яг ийм зүйл байдаг юм уу бас нэвтрүүлэг маань өнөөдөр ярилцж байгаа гэдэг энэ учраас бас манай үзэгчд мэдээлэл өгөөч. Ийм зүйл бол үнэхээр байхгүй. Энийг бол хувь тэгж яг бодож байгаа хүмүүс бол тухайн үед өөрийнхөө тэр одоо нөгөө хүслийн дагуу энэ зүйлийг хийдэг буруу ойлголтоос болж. Маш буруу ойлголтоос болж. Яагаад гэвэл яг үнэн дотор алхаж зөв амьдрахад бол тийм ээ хизээч ийм зүйл байхгүй. Бурхан биднийг эхнээс нь бүтээхдээ гим нүгэлтэй ийм одоо амиа золиослох энэ зүйлийг бидэнд өгөөгүй шүү дээ. Энд газар дэлхийг эзэмш тийм ээ өнөр өтгөн бол гэж ерөнхийдөө дандаа өрөөлөөр тэр хүн бурхан бол бүтээж ийсэн тийм болохоор хизээч хүнийг чи амиа хорлож өгөх чи ийм байдлаар ингэх гэж ерөөсөө тийм хараалаар бол хизээч хүнд ерөөсөө зүйлийг хэлж байгаагүй. Тийм болохоор ийм зүйл бол үнэхээр байхгүй. Энэ талаар бодож байгаа тийм зүйлийг бодож байгаа хүмүүс бол үнэхээр өөрөөсөө л бодолтой байна л гэсэн үг. Тэгэхээр тийм зүйлийг бодож байгаа хүмүүс яах ёстой вэ гэвэл өөрийгөө нэг бодож үзээсэй тийм ээ. Би яг юу бодоод би хинбэ гэдгийг зогсож үзэх хэрэгтэй. Зогсоод бодох хэрэгтэй. Тэгээ ер нь бол бас амиа орлох одоо сэдэлтэй тийм амиа орлог хийсэн хүнийг бол бас их ёс зүйтэй ажиллах хэрэгтэй л да. Яг энэ үднээс ямар ч шашинд амиа орлох гэдэг бол нүгэл юм а гэдгийг бас ойлгох юм бол бас тэр хүн бас нөгөө нэг ёс зүйн үднээс бол энэ ухаарч ойлгож тэрийг хүлээж авч үздэг. Тэрийг бас яг сая яг хэлсэн. Угаасаа Библиэд байгаа шүү дээ. Амиа орлно гэдэг бол үнэхээр гим. Тэгэхээр том гим байхгүй юу? Том гим учраас яг л Бурханаас хүнд өгсөн амийг эсэргүүцэж гэдэг нь Бурханыг эсэргүүцэж байгаа гэдэгтэй яг адилхан учраас энэ бол яаж ч болохгүй том нүгэл гим байдлын бүлэгж байгаа амийг бүлэгтэй. Тийш. Яг адилхан амийг хүнээс болохгүй шүү дээ Библиэр нь. Тэр битгэл бүхэл бүтэн томор одоо цогц бие 20 гаруй настай болцсон нэмэгтэй өөрийгөө ингээд эвтхийг ингээд бодож байна гэдэг бол агуу зөвхөн эхийн хөвлөд дөнгөж бүрлдэж байгаа 2хан сартаа ургийг л ур хөндөөлөхөд л энэ бол маш том гэм нүгэл тооцогддог. Тийм болохоор үнэхээр энэ зүйлийг бол үнэхээр хийж болохгүй л гэсэн үг. Энэ бол үнэхээр тийм сайн зүйл биш. Энэ ихэр юу байна гэхээр зөвхөн тухайн нийгмээс гарсан тийм ээ. Тухайн одоо нөгөө махан биеийн хүсэл яваад байна гэдгийг л санах хэрэгтэй. Бас нэг харамсалтай зүйл бас энд яригдах гэдэг юм л да. Асуумгүй өнгөч болбогоо санагдаад сүүлийн үед энэ яг амиа хорлтын одоо нийт бүхэлд нь авч үзээд насны хувьд бас ялгаад үзэхээр 16-аас 26 насныхан байна гэд. Сая бас баясаа зөвлөгч манд хэлжсэн шүү дээ. Энэ үзэж харж байгаа юм байна гэд. Бас нэг талаар бас холбож үзсэн байсан л да. Нөгөө сүүлийн үед нөгөө солонгос жүжигчид ажлынхаа ачааллыг даахгүй амиа хорлох тохиолдол аягүй их байна. Тэрийг хараад таган дуурайгаад бас өсвөр үеийнхэн бас ийм алхам хийгээд байна ч гэдэг юм. Ийм мэдээлэл бас тиймд яваад байна л да. Хүүхдүүд яагаад ийм алхам юу н хийгээд байна вэ? Эцэг эхчүүд яаж анхаарвал зүгээр вэ?
Яг хит амар их гэж би бас хэлэхгүй л те. Энэ бол тэгэхээр чин телевизээр ташаа мэдээ. Тэгэхээр бас хүн болгон тийм мэдэн гэж бас ойлгож бас болохгүй бол энэ бас иймэрхүү тохиолдлууд бол байгаа. Тэ энэ залуугаараа нэг залуу дурлалаа ярьлаа гэх тийм байдал. Тэгэхээр бас энэ хүүхдүүд маань маш их шарахтай байна. Сэтгэл зүйн хувьд их өвчтэй байна л гэдгийг л бидэрт харуулдаг байгаа байхгүй юу. Үнэхээр одоо бол бид нар бас нийгэмтэйгээ тэг 90-100-тайгаа бас хөл нийлүүлэхтэй адилхан ерөөсөө энэ нийгмийн хурдс чи угаасаа хүүхдүүдэд ч гэсэн их хурдстай бас нөлөө үзүүлж байгаа учраас хүүхдүүдэд хүртэл тэг сэтгэл зүйн сургалт ойлголт өөрийгөө үнэлэх үнцэн тэг өөрийгөө эрхэмлэн бодох зүйлийг ч гэсэн ер нь зааж багаас нь л яг энэ талыг өөрийгөө үнэлэх хайрлах өөрийгөө олох энэ зүйлийг онцгой гэдэг тий бусдаас ялгадах онцгой нэгэн гэдгийг үн цэн өгөх зүйлсүүдийг ч гэсэн ер нь их дутагдaltaй байгаа. Энэ л ерөөсөө их хомс байгааг нь л илрэл гэж би бол тэгж хүлээж авч байгаа. Өөрийнхөө яг энэ зөвлөгөө өгөх энэ зүйлийнхаа өрөөнөөс үзэх юм бол би яг тэгж дүгнэж байна л та. Яг хүүхдүүд маань сэтгэл зүйн тусалцаа дэмжлэг дотоо дандаа л үеийнхнээсээ эсвэл үзэж байгаа интернетээс авдаг дандаа буруу ташаа мэдээллүүдээс болоод ийм харамсалтай зүйлсүүд бас энэ буруу зүйлүүд нөлөөллүүдийг өгч байна л гэж. Тийм хүүхэд гэдэг маань өөрөө тий одоо яг өсвөр насныхны одоо нас дурдаг тийш энэ үед бол нөгөө яг хүүхэд юм шиг мөртлөө нөгөө талаар бол том хүн шиг болцсон. Энэ хооронд хугацаа яаж байгаа вэ гэхээр одоо яг өөрийгөө таньж мэдэх тэр үеийг юусаа мартцсан байт. Зөвхөн орчинд өөрийгөө таньж мэдүүлэх гэж мөрөөдөд байгаа. Хамгийн гол нь тэр зүйлийг өөрийнхөө үн цэнэрийг мэдээгүй тийм ээ. Өнөөдөр ийм зүйл болохгүй гэдгийг ерөөсөө ялгаж таньж чадахгүй байгаа учраас бас ийм зүйлд өөрөө татагдаж яж болох юм тийм ээ. Нөгөө талаар бол нөгөө дотоод зүрх сэтгэлээ байгаа аавда ээжтэй тийм ээ багштай. Одоо өөр хэн бэ зөвлөгчтэй яг өөрийн гэсэн хүндээ хилдэггүйгээсээ болоод өөрөө ганцаараа шаналд явснаас бол ямар нэгэн байдлаар өөрийгөө буруутгадаг хүмүүс ч бас байдаг тийм ээ. Тэр зүйлээ одоо зөвхөн тэр зүйлэл ингээ хийчих юм бол одоо миний асуудал дуусчихж байгаа юм шиг тийм оролдлого гэж байгаа. Тэгэхээр үнэхээр Библиэлд байдаг л да тийм. Чиний амьдрал ямар ч зовлонтой байсан чи яаж зовж зүдэрч байсан. Энэ бол чиний хариулт биш тийм. Амиа хорлох нь чиний зовлонгод дуусахгүй гэж. Тэр үнэхээр амиа хорлох тийм ээ. Эсвэл одоо тийм буруу үйл хийж авах хизээс тэр зовлонг дуусгах зүйл биш. Хүмүүс яг тэгж боддог. Янз бүрийн асуудалтай зовлонтойгоор өгчгөл юм бол миний асуудал дуусчихна. Энэ маань хооштой тэр хүн байхгүй болчлоо ч гэсэн хоошд өр удамд нь тэрний ах トゥ нарт тийм ээ ямар их хор хөнөөлтөй болж үлдэх вэ гэдэг ердөөсөө мэдэрдэггүй. Зөвхөн өөрийгөө л бодож байгаа. Тэр үнэхээр тэр асуудал маань дуусахгүй, зовлон маань дуусахгүй л гэсэн үг. Тийм. Илүү өөрөөр сэтгэж тийм одоо тэр зовлон дуусахгүй, зовлон өөрчлөхийн дунд баяр хөөрөөр тийм хайраар дүүрэх хэрэгтэй. Тэгээд энэ найз охиныхны хувьд бас айдас байгаад байгаа. Тэр айдсаар өөрийгөө ерөөсөө хүлэх биш тийм ээ хайр дотор айдас байдгүй гэж. Тэг үнэхээр найзтай хайртай л юм чинь хайрлж л байгаа бол тэр айдас байхгүй байх шээ. Тэгээ бас өсвөр насны ер нь бол амиа хорлно гэдэг бол өөрөө нөхцөл байдлаас цогтж байгаа нэг сэтгэл зүйн одоо хэлбэр байгаа. Сэтгэл зүйн үед тэр хүн тэр давж гарч чадахгүй, шийдэж чадахгүй одоо магадгүй энэ хүний хувьд бол бусдад харилцаж чадахгүй байгаа тэр асуудлаа ард нь гарч чадахгүй болохоор тэр байдлаасаа зугтж байгаа хэлбэр. Харин өсвөр үеийнхэн яадаг гэхээр эргээгээд нөгөө хүүхэд учраас тэднэр туршлага байдаггүй учраас асуудлыг давж гарах тийм туршлага, дадал, мэдлэг тэднэрт байдаггүй учраас энэ арга замыг сонгох нь бас илүү идэм болов гэж бас би одоо сэтгэлдээ чамаас бодож байна л та. Тийм өсвөр үеийнхэн дээр ялангуяа нэр төрөө эрхэмлэх байдал дээр нэг илүү ажиллах хэрэгтэй гэж би бодож байна. Нэр төрөө эрхэмлэх одоо нөгөө Монголд ч гэсэн тэмдэглээд бас дэгнэттэй хийгээд өөрөөр нэр төрөө эрхэмлэх одоо өөрийгөө хувь хүн гэдгээр нь онцолж үзэлж хайрлах тэрийг тий үнэхээр онцгойлон үзэх гэдэг нэр төрөө эрхэмлэж хайрлах гэдэг энэ бол их чухал гэж би бодож байгаа. Тийм учраас ялангуяа өсвөр үеийнхний үед багш нар бас яг энэ хүний хувь хүнийх нь нэр төрийг эрхэмлэх, хүндлэх, үнэлэх тий тэгтэл ангийнхан дунд нь төс тас идэлэндээ элдвэр доромжлол тэр хүний нэр төрийг унгаж байгаа юм хийж байгаа байхгүй юу. Тэгвэл орчин үеийн хүмүүс үнэхээр өөр шүү. Урдны миний үеийнхэн бол загнуулаад зодуулаад ч юм уу тэг элдвэр хэлүүлээд даваад өнгөрнө, дуугаа өнгөрнө. Одооны хүмүүс бол би тэгж боддог. Тэгэл нэг тий багш нарт элдвэр хэлүүл доромжлуулаад бол барах чадахгүй. Ер нь зоримог шийдвэр гаргаад
Яаж ч мэдхээр тиймэрхүү нь одоо их өөр ааш аран шинжтэй байгаа шүү дээ одоо үеийн хүүхдүүд тийм учраас тухайн хүний нэр төрийг эрхэмлэх, хүндлэх энэ байдал дээр илүү их мэдрэмтгий юм шиг санагдаж байгаа. Тийм учраас орчин үеийн хүүхдүүдэд яг хувь хүн гэдгээр нь үнэл цэцэгнэхээр нь тийм ингэж хайрцаж хандах хэрэгтэй болов гэж яг энэ тал дээр нь илүү ажиллавал хүүхдүүд ер нь өөрийгөө олчихвол юм бол ер нь энэ их чухал яг иймэрхүү байдлаар ер нь өсвөр үеийнхэн дээр бол дандаа л харилцаа, үерхэл нөхрөл ангийнхан энэ настай айгүй дээцэгтэй байдаг байхгүй. Тэ? Тэдний хэлсэн үг өстэй айгүй зүрхэнд нь орууланд өстэй бараг амьдрах уу тий яах вэ юу гэдэгт хүртэл нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Өсвөрийнхэн бол тиймэрхүү юмнаас л эцсийн шийдвэр гаргах чаддаг байхгүй. Тийм учраас тэр хүүхдэд хандаж хэлэх аавын үг, ээжийн үг, багшийн үг, найзын үг хүртэл үнэхээр тэр хүний хэн болох уу гэдэгт нь том нөлөө, нэр төрөнд нөлөө үзүүлж байгаа учраас нэр төрийг эрхэмлж, хүндэлж харьцах тэр ямар ч хувцтай бай, ямар ч муухай бай, яг нэр хувь хүн гэдгээр нь хүндэлж нэр төрийг хамгаалж харьцах тий нэг юм хэлэх байсан ч гэсэн тусад нь тусгаарлаж ярих тий. Тийм учраас нөгөө одоо 10 жилд ч гэсэн дөнгө нууцлж байгаа зү. Дөнгө нууцлдаг болсон тухайн хүний нэр төрийг эрхэмлэхтэй ч холбоотой. Тийм учраас хэн нэгний алтаа ярих ч бол тусад нь гаргаж ирээд тэгээ ярьдаг энэ байдлыг сургах хэрэгтэй. Яг ингэж л хувь хүн өөрийнхөө нэр төрийг бусдын нэр төрийг эрхэмлэх, харилцан бие нэгэ хүндлэл үнцэн чи ингээд босгон байгуулагдаад явж байгаа юм л та. Тийм учраас энэ хувь нэр төрийг хүндэл энэ байдлыг л илүү бол хүүхдүүд маань энэ байдлаас нэг аврагдаж гарах зүйл болов гэж байна. Хүүхэд нөгөө хүн бол урмаар дижигддэг шүү дээ. Тэгээ би саяхаа нэг хүүхдээ өдрийн тэмдэглэл уншижсэн л да. Тэгээ тэн дээр юу байсан бэ гэхээр өөрөө маш их одоо аавгүй өмчөн хүүхэд байгаа. Гэхдээ аав нь багт нь хаяад ингээд салаа явцсан хүүхэд байгаа. Тэгээ ээж нь яг тэр мэдээг хэлэх үед маш их сэтгэлийн готролтой орцсон тийм ээ. Одоо яг яах вэ гэж яах. Мэдээж хүүхэд бас тэр зүйлийг маш их бодож исэн байгаа яг тийм. Тэр зүйлийг бүгднийг бичсэн байсан. Тэгээд нэг өдөр ангийнх нь хичээл орж байгаа нэг багш нь орж ирээд ангийнхаа тэр хүүхдийг мэдээж тэр багш тэр хүүхдийнхаа хэцүү байдлыг байгааг нь олж харсан байгаа. Тэгээ харин тэр багш нь юу гэж хэлсэн бэ гэхээр миний хүү өнөөдөр чи ирээдүйд аюулгүй мундаг том инженер хүн болон чи аюулгүй чадна шүү. Гэтэл үгийг л хэлсэн гэж байгаа тэр хүүхд. Тэгээд тэр хүүхд боцсон гिचэл тараад тэр үг нэг бай бодогцоор байгаа ирээ тэмдэглэлийнхаа дэвтэр дээр байсан. Өнөөдөр багшийн минь надад тэгж хэлсэн үг над миний дотор байсан тэр их ууг гашуу аваа хайчих шиг болсон. Тийм учраас би энэ цагаас эхлээд би өнөөдөр хэн бэ гэдгээ би харуулмаар байна. Би аав ээжтэй гомдож явах биш. Харин би яг үнэхээр би тийм мундаг гэдгээ би мэдэрсэн. Тэр надад маш их урам өгсөн гэж тэр хүүхэд тэр өдрийнхөө тэмдэглэл дээр бичсэн байсан. Тэгээ би тэрийг уншиж байхдаа нэрээ яг одоо бид нэр ямарваа хин нэгнийг гутарсан байгаа үед нь чи яач ба гэхээс өмнө арай эсрэгээр нь тэр хүнийг урамшуулж өгөх юм бол тэр хүний тэр зүйлэн мартагдаж өөрийнхөө үнцнийг болж мэдэрдэг бас маш гайхамшигтай зүйл байгаа. Зарим тохиолдолд бас энэ оролдлого маань бусдын анхаарлыг татах гэсэн тийм ээ. Намайг хараач гэж хашгирч байгаа нэг хэлбэр гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон чухал зүйлсийг бас өнөөдөр зөвлөлөө гэж бодож байна. Тэгээд бид нэвтрүүлгийн маань цаг ер нь дуусгаж байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас олон зүйлийг ингэж удаан хугацаанд бид ярилцсан учраас товч үгээр тийм ээ тухайн цагтлын эзэнд зөвлөж бас урамшуулж нэвтрүүлгээ төгсгдөг байгаа. Тэгээд бүх зочдтой энэ боломжийг олгож байна. Тэгээд энэ найзынхын төлөө санаа тавьсан энэ нэмэгдээд найзд нь хэлмээр байна. Тэгээд үнэхээр баярлалаа. Тэгээ бусдын төлөө ингэж чин сэтгэлээсээ гар тэр зүйлд нь зөвлөгөө өгчих найзыгаа бас тэг зөвлөгөө чиглүүлэхэд яаж туслах вэ гэж бодсон. Тэгээд үнэхээр сайхан сэтгэлтэй юм байна. Тэгээд яг найзыгаа урамшуулад тэг өргөжлүүлэн урамшуулаарай. Тэгээд үн цэнийг бас өгөөрэй тий найзыгаас хаяа магтаж өгөөрэй тий яг нэг онцгой чаддаг зүйлийг хараад давуу гэдгийг харуулад тэр асуудал дээр биш яг өөрийгөө үнэлж хайрлах зүйл рүү хандуулаад бас найзыгаа их сонсож өгөх нь л ер нь бас их урмын нэг зүйл шүү. Тэгээд гэж би хэлмээрэн. Тэгээд энэ яг амьдралаас уйдаад ингээд байгаа энэ хүмүүст бол ерөөсөө хүмүүс дотроо тий ороод эсвэл найзыгаа дагуулад кино үздэг ч юм уу дуртай нэг юм хийдэг ч юм уу зориутаар нэг найзыгаа нэг ингэж үйл хөдлөл рүү бас нэг
хаяа дагуулах зүйлийг бас бодоорой тий. Ингүүл бас хандлага олон юм бас өөрчлөгддөг. Тэгэхээр юу дөрөнд бол бас хэлмээр юм л да. Ер нь бол Виктор Франкл гэдэг алдартай сэтгэл судлаач хэлсэн мэдэг. Яг амиа хорлох гээд байгаа шалтгаанд нь анхаарахаас илүү энэ хүн яагаад юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэдгийг ойлгуулах, тухайн хүнд нь тэрийг ойлгуулах нь чухал гэдэг. Юун төлөө хүн зориод байгаа, юуны төлөө амьдраад байгаа гэдгийг ойлгох юм бол тэрэн лүгээ хүн тэмүүлдэг, тийм сэтэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тхиим бол хүний амьдрал утга учиртайдаг. Харин зориггүй, утга учиргүй байгаа учраас хүн ийм оролдлогууд хийх юм аа. Тийм болохоор тухайн найздаа тодорхой нэг юм руу зорьсон тийм сэтэлжүүлсэн тийм алхмуудыг хийж хэрэгтэй, тийм дадлуудыг түн бий болгоход нь туслах хэрэгтэй. Зоригтой тэрэндээ хүрдэг байх хэрэгтэй. За энэ одоо нэг үүсэх саадын бол байгаа. Тэр бол сэтгэлээр шантрах энэ үед нь л хамт байх хэрэгтэй. Түн дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэгхийн бол энэ хүний байдлаас гарах боломжтой. Энэ бол гарах огт болохгүй асуудал биш. Гол нь бол тусалж, дэмжиж, мэрэгжлийн хүмүүсээс ч гэсэн зөвлөгөө авч энэ тул хандах хэрэгтэй юм байна. Библи хэлсэн байдаг тийм ээ. Үнэхээр би чамайг хизээж орхихгүй гэж. Тэгэхээр бас мөнхийн эзний үгийг бас тий уншиж, тунгааж өнөөдөр чиний махан биеийн аав ээж тийм ээ хин нэгэн байхгүй ч гэсэн орхисон ч гэсэн харин мөнгөд чамайг орхитгүй нэгэн бас байдаг юм аа. Тийм болохоор бас яг тэр үннийг олж мэдрээсэй гэж би бас хүсэж байна. Тэгээ бас дүүгээ найзынхаа төлөө ингэ санаа тавиад тий бусдын төлөө нэг хэцүү асуудлаас нэг хүний гаргая гэж хөндлөнгөөсөр сэтгэл зовж сууж байгаа энэ охинд бол бас үнэхээр талархмаар санагдаж байна. Тэгээд бүр үнэхээр баярлалаа гэж бүр хэлмээр тий. Тэгээд Яков номны 1:2 дээр ингэж хэлсэн байдаг. Ах トゥ нар минь элдвийн сорилтод орохдоо өвнийг бүрэн баяр хөөр гэж үзье гэж. Тэгээд би энэ үгээр бас урамшуулмаар байна. Бэрхшээл болгоны ард бэлэг гэдэг. Тэгээд хүмүүс бид бие биенийхээ урмын үгээр тийм ээ бие биенийхээ нүмер нөөлгөөр ямар их дутаж байдгийг дуцснаар бас ямар сөрөг зүйл гардгийг бид өнөөдөр эндээс бас ойлгож авлаа. Үзэгчд маань ч гэсэн санал нэгтэйгээр бас бодож байгаа хаа гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлд бас хэлмээр байна. Амар тайван, жаргалтай, төвчээртэй, бусдад тайртай тэр сайхан зан чанарууд та бүгдэд дүүрэн байх болтугай. Тэгээ яг одоо телевиз үзсэн суугаа та хамгийн дотны хайртай хин нэгэндээ гайхалтай тэр урмын үгийг бас чин сэтгэлээсээ бас хэлээрэй гэж уриалмаар байна. Тэгээд таны амралтын өдрүүд аятгахтай сайхан байх болтугай. Сайн байна уу цагтын нэвтрүүлэг дараа 7 хоногийн цаг мөчид таны дэлгэцтэй хүрэх болтоо. Баяртай үзэгчтэй. За баяртай.